Сайн уу? K-pop баримттай согт маань тавтамарал K-popчин Eruka байна. За намайг үзэх дуртай үздэг бүх хүмүүстээ сайшиндээ сайхан шинэлсэн үү? Үндэсний ёс заншлаа дээдлээд ингээд Монгол хувцас өмссөн байгаа. За би ерөөдөө оног дандаа тоо барьсан. Тэгээ битүүний өдөрчсөн нэлээ ачаалтайсэн. Тэгээ шинэ 1 2 3-нд ерөөдөө битүү тоо бариад айл хэсгээд маш их бэлэг цуглуулсан уу. Бас ер нь бас гадаадд нэлээ хүмүүс үздэг юм байлээ. Тэдгэр хүмүүс ч гэсэн сайхан шинэлсэн үү? Нутгаа санжийн үү? Хэцүү байсан ч гэсэн зүгээрээ цөмөрөө. За өнөөдөр бол Лисагийн талаар бол маш дэлгэрэнгүй ярина. Тэгээд Jenny-гийн дуу удахгүй бас Jenny-гийн альбом бас нээлттэй гэж байгаа. Тэгээ би бол яг Lisa-гийн дуугийг гарсан өдөр нь битүү аягаа угааж захтаа сонссон. Тэгээ клиптэй гол дууных нь үзэлт гэхдээ YouTube дээр үзэлт нь маш муу байгаа. Одоогоор ингээд 5 хоног өнгөрч байхад 15 саятай байна. Ер нь бол энэ дээрээ ингээд үзэлт багасан гэдэг тэр сөрөг нөлөө нэлээд хүчтэй нөлөөлсөн байна. Гэхдээ давуу талууд нь юу гэхээр альбом гарахаас өмнө аль хэдийн Spotify дээр 1 тэрбум стрим хийгдсэн. American iTunes дээр бүх 15 дуунууд нь бүр ингээд жагсаалтанд ингээд орсон. Alter Ego гэдэг альбом iTunes дээр бүр 1-р байранд бичигдсэн. Тэр клип эхлэхэд ерөөхдөө 13 дугаартай өвчтнийхээ хаалгыг нээдэг. За тэр өрөөний хаалгыг нээхэд ингээд аль хэдийн ханаа ингээд 2 бодогдсон, хувцснаас 2 хуваагдсан байдаг. Цараатсан зүйл нь бол угаасаа ингээд idol болсны дараа ингээд Lisa-д ирсэн тэр хейтүүд улаан өнгөч өөрөө нэгсний хүч чадал ич хүчийг бэлэгддэг. Энэ Lisa-гийн таллыг хിവэрэ байгаа гэсэн. Халттай орчинд төвчгдсэн мэдрэмжийг өгч байгаа нь нэгэснийхөө ингээд нэг том entertainment ингээд харьяалагдаад хүссэн зүйлээ хийхгүй байх. Тэр дебютийн үе буюу дебютээс гарсны дараа тэр гэрээний хугацаа түнд ямар байсан бас илтгэж магадгүй. Тэгэд надад ингээд Lisa бас их мэдлэгтэй. Тэгээд ерөөдөө химийн төрлийн тэм янз бүрийн бодис хоорондоо эвлүүлээд найруулад хийж идэгтэй маш гарамгай бөгөөд дандаа тэм химийн бодис найруулад ингээд хүн амтан ингээд хэлхүүгээ хилүүлээд ингээд сайхан дэглээл бослог гаргахаар тэм хэмжээний мэдлэгтэй эмэгтэй болсон гэдгээ харуулж байгаа. Энд чинь ингээд амны болттой байдаг. Энийг ерөөдөө бол эрх чөлөөний төлөө тэмцэж буй санааг гаргаж байгаа гэж бас хэлж болно. Бүр төрхөө өөрчлөлт гараад ирдэг. Яг хэлсэнчлэн яг энэ зургийн арт AE химийн үйлдвэрийн тим байгууламжийн нэр байдаг. Тэгээ гартаа Soliska гэдэг тийм whisky юм уу, арх юм уу тэм хэмжээний зүйл нь өөрийнх нь найруулсан бодис гэсэн. Араас нь ингээд нисдэг тэрийг ингээд нэлээд хайгуул хийж байгаа гэсэн Lisa тэрийг огт тоохгүй байгаа. Ингээд нэг видео тоглоод ерөөдөө эрх чөлөөтэй таард нь ингээд бүр химийн бодлого, математикийн бодлого ингээд бодцсон. Неон гэрэлтэй бүжиглээд дуулж байгаа. Энэ хоёр хэсэг хоёулаа нэг анимашнгийн амар санагдуулдаг. Arcan гэдэг анимашн байдаг. За тэн дээр гардаг эмэгтэй байдаг байхгүй. Тэр эмэгтэй нь ерөөдөө маш олон тийм хорт бодисууд нийлүүлээд ингээд тийм тэсрэг бүтээж чаддаг тийм амар авьяастай. Тэгээд ер нь жоохон буруу талаар хүмүүцсэн, ихчтэй амар гомдсон тийм анимашнгийн дүр байдаг байхгүй. Тэр анимашнгийн амар тийм дурдсан гэсэн үг. За ингээд дахиад нэг химийн бодисоо байгуулад бодлого худалдааны газар очиод дэлбэлдэг. Тэр химийн бодисонд нь өртсөний дараа маш их нээдэг. Инээдэ барьж чадахгүй байдаг. Гэтэл тэр донд ерөөдөө Lisa-гийн багийнхаа Lisa ингээд зүгээр байдаг бөгөөд нэг ингээ хаглаад авч байгаа. Энээр бас нэг киноны дүрслэлийг ингээ адилтгаж өгсөн гэж ярьт юм байлээ. Тэгээд хамгийн сүүлийн Lisa-гийн Speedy гэдэг тэр дүр гэд маш тийм өөртөө ихтгэлтэйгээр гарч ирдэг. За тэрэн дээр бол ерөөхдөө хэлэх чинь маш гол зүйлийг хэлэх чинь 15 альбомтой ингээ дуугаа бидэнд өгчлөө. За мэдээж энэ сонссон бүх хүмүүст бас таалагдахгүй байх магадaltaй. Хуучин Lisa үнэхээр сайн байсан гэж бодож байгаа хүмүүст маш том хариу өгсөн байгаа. Хэрвээ чи хуучин Lisa хүсэж байвал чи миний хуучин дуунуудыг сонсоо. Шинэлэг Lisa хүсэхгүй байгаа бол чи зүгээр хуучин Lisa-гаа сонсоо тэгээ явж бай гэдэг маш том хариу зөвлөлтийг рэперээр ингээд 2 удаа дуулж хүргэсэн байдаг. Сая хэлсэнчлэн маш их амжилттай явж байгаа альбомнуудын нэг болсон. Оскар дээрх үеийн хамгийн хаалттай алдартнаар Lisa 500,000-аас дээш хүнд хайгдсанараа бүр нэгт бичигдсэн. Хоёрт бүр Ariana Grande орж исэн. Гэтэ нийгэмдэр болохоор Tyla, Lisa хоёр
хамтарч гоё клиптэй гаргах гэсэн би хүлээлттэй байсан. Ер нь гол дуу нь ерөөхдөө тийм байхах гэж бодож исэн чинь тийм байгаагүй. Энэ ирээдүйд клипчих магадлал бас маш их өндөр. Ер нь дуунууд нь багаар клипчид явчих магадлал ер нь өндөр байгаа. Тэгээд би өөрт таалагдсан 5 дуугаа ингээд чагсаасан баа. 5 дугаар байранд болохоор Fuck of the World, 4 дугаар байранд за Thunder гэдэг дуу орсон. Үнэхээр таалагдсан. 3 дугаар байранд Dream 2019 онд болсон нэг хайрын талаар яриад илээ. За ингээ 2 дугаар байранд болохоор Rockstar, за 1-р байранд New Woman болон Brownie-гийн хоёрыг би 1-р байранд оруулж байгаа маа. Энэ хоёр надад маш их таалагддаг. Чам таалагдсан дуунуудаа бүр ихнээс нь ингээ дуустал нь чагсасан ч болно, эсвэл топ 5 чагсасан ч болно. За Lisa бидэнд 5 дүртэйгээр альбомоор эргэж ирж байгаа. Тэгээд нэг дүр тус бүр нь ингээ 3 дуутай гэсэн үг. Одоо би ямар дүр нь ямар дуу дуулсан танилцуулна. Lisa бол Wix-ийг маш их хайртай байгаа. Хит хитэн нэвтрүүлгээр бол хэлсэн. Wix-ийн тайлбар нь болохоор тийм нууцлаа, тачаангуй талыг харагдуулдаг. За баг зэргийн муу охин бөгөөд аюултай тийм дүрийг илтгэдэг гэсэн. Fuck of the World гэдэг дуу бол угаасаа Wix-ийн дуусан хөлбөр. Тэгээд Thunder бүр үнэхээр гоё дуу байсан. Тэгээд Fuck of the World-ийн бас өөр нэгэн хөлбөрийг дуулсан бөгөөд энэ гурвыг Wix-ийн дүрээр дуулсан. За дараагийн Roxy болохоор өөртөө ихтэй, ич хүчтэй тэгээ Rock-ыг илэрхийлдэг бөгөөд бидэнд Roxy дүрээрээ хамгийн анхны Rockstar гэдэг дуу дуулж үзүүлсэн байна. Bad Girl болон Chill гэдэг дуунуудыг энэ дүрээр дуулсан байна. Chill гэдэг дуу нь болохоор гитарыг электрон хөгжимтэй хослуулсан маш шинэлэг дуу бөгөөд Bad Girl нь болохоор тийм залуухан рэпер бүсгүй мэдрэмжийг хадгалсаар байгаа тийм рэпер эмэгтэйг харуулсан гэсэн. Дараагийн нь болохоор Sunny нэгт бол ойлгомжтой Moonlit Floor болон Dream гэдэг дуу байгаа. Born Again гэдэг дууг дуулсан юм байна. Born Again бол үнэхээр гайхалтай шүү дээ. Тэгээ ерөөдөө хит хитэн бүр сайт дээр түүхэн тохиолдсон хүчирхэг эмэгтэйчүүдийн тухай гаргаж ийна гэд гадаадын том сайтууд дээр аль хэдийн гарсан. Би өмнө нэг бүр тусгаалan тайлбарлаж ирсэн. Бас миний хамгийн хайртай дуунуудын нэг. За дараачих нь болохоор Kiki. Kiki үнэхээр сэтгэл татам, хөгжилтэй, тийм үдшилгийн охин гэж байгаа. New Woman, Rapunzel-ийн Megan Thee-тэй хамтарсан энэ хөлбөрүүдаа энэ дүрээр дуулсан гэсэн. За 5 дахь дүр нь болохоор Speedy. Хурд хүч чадал, эр зоригтой холбоотой дүрийг илэрхийлдэг. Elastic Girl, Twilight-тай хамтарсан When I'm With You, Lifestyle гэдэг дөрүүдээр ингэж дуулсан байна. Хүмүүс гэхдээ Rockstar дуун дээр дийлийнх нь мэдэхгүй байж магадгүй. Rockstar дуун дээр ерөөхдөө Harley гэдэг нөө моцилк унсан тийм Thailand моцилкийн группүүд ингэж гардаг штеп. Ингээл Lisa-г тойрол моцилк уналгүй гэд байдаг. За тэдгэр хүмүүст анх ингэж ийм санал ирсэн байна л да. Лисагийн нөө клипний зураг авалтны газраас нэлээд хол учраас ингээд нэлээд хол замыг туулаад ингээд ирсэн гэж аахгүй. Тэгээ ингээд моцилкуудаа атцсан явж исэн чинь нэг моцилк нь бүр бороонд нороод тэгэд эвдэрсэн. Тэгээ Harley тэр моцилк чинь ерөөд амар үнэтэй тооцогдсон шүү дээ. Нөө моцилк мэддэг хүмүүс бол тэрийг мэднэ. Тэгээд засварындсан тэр хэмжээгээр амар үнэтэй болсон юм байна л та. Тэгээд засвараа дунд нь ингээд төлөөл ёо би хэний клипэнд оролцох гээд энийг ингээд төлнө гэж нэг хүн амар дурамчхан гэж бийжсэн гэж байгаа. За тэгээд нөгөө нэг Lisa-гийн Rockstar болох тэр газар ингээд ирчихээ. Ирсэн чинь хин гэдэг нь ерөөсөө ингээд хэлэхгүй байсан гэж аахгүй юу. Lisa ярьж байгааг нь ерөөсөө хэлэхгүй. За та бүхэн бүгд ингээд уцаа хураалгаа. Тэгээд ингээд бэлдээ. Одоо ямар хуу байх хэвтэй би заагаад өгье бэлдээ гэд бүх уцыг ингээд хураад авсан чинь бүр орн хүрчихэж байгаа. Моцилкийн эвдэрсэн моцилкийн засгаж маш их төлбөр ингээд гарсан. Дээрээс ингээд хамаг хуцыг хураагаад ингээд хэдэн цагаар ирчихлэг жоохон бооцсон байхгүй. Тэгэл бэлдээлсэн байна л да ингээд моцилкоо тойруулаад нашин чишин хөдөлгөөл гэсэн чинь яг ингээд туудахгүй. За та нар бэлэн болцсон байна. Хар том машинаас аймаг гоё үнэтэй машинаас нэгэн алдартан гарч ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэр алдартанг хараад бүх нөгөө бухимдчихсэн уур хуцаар нь байхгүй болоо. Бүр ингээ бүхнөө зориулахад бэлэн болсон байсан гэсэн. Тэр дунд Lisa зогсчихсан. Lisa уусаа Тайландын бахархал шүү дээ. Өнөөдөр 3 сарын 7 сая Монгол цагаар 1 цагийн үед Jenny бүх альбомоо ингээд цацлаа. Like Jenny гэдэг дууг хараад бүр амар огшиж ирсэн. Тэгээд маш их хүлээлттэй байсан бөгөөд энэ дуун дээр ерөөхдөө тийм 3 төрлийн концепт хуурсан. Тэгээд Jenny хэзээч тийм төсөөлөөгүй зүйлээр альбомдоо маш шингээлээ. Love Hangover-ийн тийм дууны бүтцэн
мантра гэх бүр шашинтай холбоотой пансрын нисгэгч дүрийг бүр ингээд гаргаад ирчлээ. Тэгээд Like Jenny бол надад төрсэн сэтгэл бол тийм зэрлээд хүчрэхийг догжин Jenny-г аль хэдийн амар сайн харуулж чадлаа гэж бодлоо. Маш чанартай бүжгийн дэглэлттэй байлээ. Like Jenny-гийн дууны үгийн Zico зохиож өгсөн гэсэн Hello Kitty-гийн тийм левч хүмүүссэн байгаа дүүтэй. За тэгээд энэ дууны орчуулган бас үнэхээр гоё юм байлээ. Ишлэл нь болохоор Jenny сансарт ингээд нисэж байгаа G буюу Jenny гэдэг юм зүйлийг идээд Jenny-д ингээд донтож байгаа. Jenny-гийн мэдрэмжийг авч эхэллээ гэдгийг ерөөхдөө гаргаж ирж байгаа. Тэгээд дууны эхлэл нь болохоор энэ үнэхээр хэцүү байх болно гэж эхэлсэн. Намайг дуурайж чадахгүй байгаа зүгт та нарын тэр хиймэл оюухай болон тийм тусгай хөлбөрч энэ хувцсны өрөөнд би ямар нэгэн тийм тэмдэг дохио үлдээлээ. Би үнэхээр халуухан сэдвүүнд үлдээсэн шүү. Би ямар ч X-ийн тухай бодохгүй байна. Гэтэ тэд намайг санаж байгааг би мэднэ гэж. Тэгэхээр ингээд Jenny X-үүдтэй бас амар том тийс хийчлээ. Би хорвоо ертөнцийг донсолгосон юм шиг эргүүлж эхлэе. Бидний битгий залхай алуу шууд дахилт руу аваач гэдэг хэлсэн эхэлсэн байгаа. Хин Jenny-тэй хамт рок хийхийг хүсдэг вэ? Үс болон хумсаа яг л Jenny шиг янзал өөрийг нь дуурайхыг санал болгож байна. Тэгээд өөр хин Jenny-д донтсон гинэ. Үзэн ядагчид Jenny-д үнэхээр дургу. Учир нь хизээч Jenny шиг байж чадахгүй учраас. Гэтэ тэр үзэн ядагчид Jenny-тэй өмнө уулзаж байсан уу гэдгийг бүр 4 удаа ингээд татаж хэлдэг. За тэгээд 2 дугаар бадаг нь эхэлдэг байгаа. Хичнээн их мөнгө өгсөн ч би сармагчингийн тоглоом буюу тийм сонин хачин зүйлийг хийж чадахгүй. Харин би ганцхан байдлалд бүжээд үзэгчдийг алмайруулж чадна гэсэн mosh pit гэдэг тийм үг дунд нь орж ирж байгаа. Mosh pit гэдэг нь болохоор концерт дээр үзэгчдийн дунд үүсдэг тийм бүжгийн талбайг хэлт юм байна л та. Тэгээд Jenny клип дээр бүжгийн талбар дээр ингээд бүжгэлтэн өөрийнхөө mosh pit-ийг ингээд үүсгэж байна гэсэн санааг илэрхийлж байгаа. Би үнэлж баашгүй учраас тэд надтай харьцаж чаддгүй. Олон алдартнуудын дунд миний ДНХ буюу ген үнэхээр онцгой гэж хэлж байгаа. Тийм учраас замаас минь хол name, shame, blame гэдэг тийм 3 үгийг хэлдэг. Энэ нь болохоор хүнийг эхлээд нэрлээ, дараа нь шүүмжлээ, тэгээд буруутгах гэсэн утгатай байдаг бөгөөд би өөрийнхөө уран бүтээлд өөрийн дүр төрх хүрээг бий болгох болно. Харин үзэн ядагчдаа миний буруу, би Jenny болж төрсөн минь үнэхээр гим гэж юу хэлдэг. Тэгээд маш амбицтай рэп хэсэг байсан бөгөөд дараа нь дахилт нь 2 удаа татагтаад ингээд энэ дуу дуусна. За ингээд альбомны хоолойг Like Jenny гэж болгосон баа. Би тэгээд топ 5 дуугаа дарааллаж өгсөн байгаа. 5 дугаар байранд бол Zen орсон. 4 дугаар байранд бол Dua Lipa, Jenny хоёрын Handlebars гэдэг дуу бол үнэхээр гоё байлээ. Энэ хоёрын дуу гэхдээ клипчид дутхгүй гарах сурагтай байлээ. За 3 дугаар байранд болохоор Like Jenny гэдэг дуу орсон. Надад анх сонссон тэр мэдрэмжийг бол үнэхээр төсөөлшгүй гоё байсан. За 20 дугаар байранд бол Mantra. Тэгээд 1-р байранд болохоор би Fuck the Shit гэдэг дууг нь оруулсан. BTS гэсэн тийм нэртэй дуу байгаа. Миний хувьд энэ дууг амьдралынхаа чухал үед нэлээд таммаар санагдсан. Тэгээ Starlight болохоор тийм цэвэр K-pop уур амьсгал оруулчихснаа англиар дуулаад явцсан. Тэгсэн надад амар гоёсэн. Ялангуяа тийм цалхин дунд зогсоо сонсох юм бол энэ дууг бүр тултлан мэдэрч чадахыг би амар ойлгочихсон. Дуудахгүй гадаа гарч сонсноо гэхгүй. Starlight гэдэг дуу нь болохоор үнэхээр тийм одоо яг энэний араас яг ямар аяа явах юм бол, ямар үг явах юм бол, ямар хэмнэл явах юм бол гэдэг нь үнэхээр тийм төсөөлөхдөггүй амар гоё чамин хийцтэй дуу болсон байлээ. Тэгээ үнэхээр таалагдсан. Jenny-гийн таалагдсан 5 дуу эсвэл бүр 15-ыг дарааллуулад комент үлдээсэн ч гэсэн болно. За ингээд бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.